Эрдэнэ усан цахилгаан станцын төслийн ажил эхлэхтэй холбоотойгоор орон нутгаас ажилтан авах нээлттэй Зарыг Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгийн газрын цахим хуудасаар дамжуулан олон нийтэд хүргэсний дагуу энэ өдөр хөдөлмөр халамж үйлчлэгийн газарт Эрдэнэ усан цахилгаан станцад ажиллах ажилтан авах нээлттэй ярилцлагыг зохион байгуулж байна. Зүгээр одоо ажлын одоо ямар ч хамаагүй ажиллах юм л да. Ер нь бол барилгын талаар л ажиллаж байсан. Цалин хүсний ямар байгаасаа гэж бодож байна? Цалин одоо 2 сая хавцаа болох байна. Одоо эрчим чиглэлээр л явах та. Бас эрчимийн югаар л явж байсан. Тэгээд эрчмээр л явах, мэдээлэл явах хэрэгтэй. Түм орчмоор л мэдээлэл авлаа. Тэгээд одоо жолооч юуны усан цахилгаан станцын онд орохоор сонсомолын жолооч аавна гэхлээр тэгсэн бас насцаа очсон байна. Таны хувьд одоо хэдтэй вэ? Би 49-тэй. 45-таа гинэ. Тэгэхээр ч одоо 49-тэйг одоо ажил хийхгүй байх хэвээр ямар учиртай нэрийг бас гайхаад байж байна. Одоо ярилцлаганд ор гэж ямар ч байсан. Ороод үзэн дээ. Тий, би бол нөө хөшөөдтэй ажиллаж байсан. Жошин майнинг ажиллаж байсан. Туршлагатай. Тэгээ сонгогдохлоор уусаа ажилласан, гарсан бүгд тэр компани ажилчтай бүгдийг сонгогдсон. Одоо тэгээ шинэ ажлын байр яаж? Шинэ ажлын байр одоо манайх 5 сарын 25-нд бүх ажилчтай сонгогдсон. Тэрнээс хойш ажилчид нь одоо ингээд ажил хайгаа яаж ин тэгэхээр нас цаагаад одоо ингээд байж байна. Эндээс бас орон нутаг бас зуучлаад өгөөсэй тийм ээ. Харин тий орон нутаг зуучлаад одоо туршлагатай уулын тийм уул уурхад ажиллажсаа сууч. Тэрийг бол ажиллаж болно шүү дээ. Би ажлын байр сонсмол сонирхож байгаа. Сонсмолын жолооч оператор аавна гэсэн. Өөрөө уул уурхад ажиллаж байсан, уурхаа зогссон. Тэгээд одоо ажил болчихвол энэ ажлын байр сонирхоо явж байна. Нас заасан байна гэдэг юм яриад байна. Тэгсэн байна, нас заасан байна гэж байна. Уг нь яад юм болоо тэгээд нас заасан гэхээр тэнцэхгүй болов гэж бодчих шүү дээ. Ямар ч ороод үзэн. Ямар ч ороод ярилцлагад ороод үзье. Би өөрөө тоогооч хийжсэн. Тэгээд тоогоочийн анкет бүгдхээр тоогоочийн зар гарцсан махаар тэрийг дагуу ирсэн юм аа. Тэгээд одоо тоогооч хийхээр анкет бүгдж байгаа. Өмнө би өөрөд одоо 6 жил тоогооч хийсэн. Тэгж явахдаа би сая 800-аас 2 сая 200 хооронд авдаг байсан. Одоо энд бас тиймэрхүү л байгаа гэж бодож байна шүү дээ. Ер нь зар хараад ингээ харсан надад тохирохоор юм бол тоогооч үйлчлэгч ер нь үйлчлэгээний байгууллагууд үйлчлэгээний чиглэлийн сонирхолтой байсан. Цалин хүсний ямар байгаасаа гэж бодож байна. Ер нь бол цалин хүс нь бол ер нь саяас дээшээ л байгаасаа гэж бодож байна. Ер нь бол тэрнээс доош явах нь амьдрал хөлцөхгүй. Төслийн зүгээс эрүүлсэн ажлын байранд нийт 600 гаруй хүнийг орон нутгаас ажилуулахаар болоод байгаа юм. Хамгийн гол нь тогтвортой ажиллах ажилтан нэн тэргүүд хэрэгцээтэй байгаа талаар төслийн зүгээс анхаарч шалгаруулалтаа хийж байна. Манай энэ төсөл болохоор одоо Монгол улс, Хятад улс хоёр хооронд одоо томоохон төслүүд өгч байгаа. Бид нар одоо цахилгаан станцын ажлыг цаашдаа амжилттай явуулахын тулд одоо энэ орон нутгаас ажиллах хүч ингээд авах гэж байгаа юм байна. Энэ жил бид нар барилга ажлын төлөвлөгээр төлөвлөснээр 160-аад одоо ажлын байрыг хангана гэсэн төлөвлөлтөй. Аль болох одоо Монгол улсын хэмжээнд одоо ялангуяа баруун бүсэд одоо манай төсөл дээр одоо ажил сонирхолтой хүмүүс болгоныг өдөр бүх талаараа дэмжиж ажиллана гэж. Засгийн газраас чиглэл өгөхөөр тэрнийхэн дагуу бид ажил эхлүүлнэ гэж. Талбай дээр очиод ур чадварын шалгалт өгнө. Тэгээ ур чадварсан шалтгаалаад одоо ухаан гэдэг тэр тийм шалгуур тийм манай кемптер гэхдээ одоо инженерүүд энийг нь одоо шалгуурын тогтоогоод хойрлоод ажилтанд оруулна гэж. Эрдэнэ усан цахилгаан станцын төслийн зүгээс ажлын байрныхаа цалин хөлсийг нийтэд эл тод байршуулснараа онцлогтой байлаа. Хамгийн доод тал нь 1 сая 500 мянган төгрөгийн цалин хөлстэй бол хамгийн дээд тал нь 4 сая төгрөгийн цалингийн хооронд орон нутагт ажиллах боломжтой гэдгийг төслийн зүгээс онцолж байна. За өнөөдөр Эрдэнэ усан цахилгаан станц дээр зарлагдсан ажлын байрууд дээр ярилцлага зохион байгуулж байна. За энэ ярилцлага зохион байгуулахын өмнө бол бид бас ажлын хэсгийнхэнтэй 2 дахь удаага уулзсан. За тэгэхэд эхний удаагийн уулзалтан дээр бол ер нь ямар нэгэн амралтгүй
одоо бас цалин хүссний хувь дээр те туслах ажил нэгээд асуудлууд байсан бол тэр бүгдийгээ ярилцаад одоо амралттай яг одоо Монгол улсад мөрдөгч байгаа хөдөлмөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиудыг мөрдөж ажиллах ёстой гэдэг шаардлагыг бас бид өмнөх уулзалтан дээрээ ярилцсан байгаа. За тэрнийхээ дагуу бүх асуудлаа ингээд зохицуулаад өнөөдөр нийт одоо нэг 166 ажлын байран дээр одоо хүмүүсийг авчин. За ерөнхий нэг тавигдах шаардлага бол ямар нэгэн мэргэжлийн үнэх болон сертификаттай байх ёстой. За тэгээд 2-оос дээш жил ажилласан юм туршлагатай байх ёстой. За тэгээд ямар нэгэн муу зуршилгүй 18-аас 45 насны гэсэн насны хязгаартай юм юу байж байгаа. За ерөнхийд нь ингээ үзэх юм бол манай Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар гэсэн пэйж хуудасаар дамжаад энэ зар маань сүүлийн одоо бараг 14 хоногийн хугацаанд зарлагдсан. Өчигдрийн хувьд бол бид нар бас сумын мэргэжлүүдтэй онлайнаар одоо уулзалт зохион байгуулад тэр сумдаас одоо ирж ажиллах одоо ажил хайгч иргэдийг бүртгэх тал дээр бас гарч ингэж хамтарч ажиллаж байна. За ерөнхийдөө бид нар бол яг энд одоо өнөөдрийн байдлаар одоо авсан нийт 63 одоо ажилтан байж байгаа Монгол Эрдэнэ усан цэцлэгээ станц дээр тэрний 37 нь бол манай Ховд аймгийн гаралтай 27 нь 39 нь Ховд аймгийн 27 нь Баян Үлгийн аймгаас ингээ ажиллаж байгаа юм хүмүүс байж байгаа. Бид бол аль болохоор орон нутгаас одоо хүмүүсээ ажилуулахыг зорж байна. Тэгээд зарын дагуу ирсэн одоо хүмүүсийгээ бүртгүүлжүүлээд дээр нь одоо нэмээд нөгөө Ховд ажлын байр гэдэг бизнес 7 хоногийн хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжих одоо хүрээнд бид нэг Ховд ажлын байргийн арга хэмжээ зохион байгуулсан. Тэрэн дээрээ нийт энэ Эрдэнэ усан цэцлэгээ станц дээр 95 хүний анкетыг бүртгэсэн. Тэр хүмүүсийн рүүгээ бас давхар утсаар ярьж ингээд дуудсан. Тэгээ өнөөдөр 10 цагаас хойш өнөөдрийн хэмжээнд бол энэ ярилцлагын арга хэмжээ зохион байгуулагдана. Тэгэхээр ажил хайж байгаа, идэвхтэй ажил хайж байгаа иргэд бол энэ ажилд ирж ялсганд ороосоо гэж би хүсэж байна. За энэ бас тэр ажлын хэсгийн одоо Эрдэнэ усан цэцлэгээ станцыг хариуцж байгаа хүний нөөцийн менежер одоо гүйцэтгэх захирал нь бол ирж уулзсан орчуулагчтайгаа. Тэдний хувьд бол бид нар бас саналаа хэлсэн. Яг л Монгол улсад мөрдөгч байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хөдөлмөрийнхаа хуулийг барих ёстой, амралтын цагтаа байх ёстой гэдэг тийм одоо шаардлагуудыг тавьсан. За ерөнхийдөө манай пэйж хуудсан дээр бол энэ ажлын байрууд дээр цалингийнх нь хэмжээг нь шууд тавиад өгсөн байгаа. Тэр цалин бол нийгмийн даатгалын шимтгэл одоо бусад ашигын татваруудыг нь төлснөө дараа яг гар дээрээ авах цалин байгаа. Тэгэхээр бас энэ бол тийм боломжийн хэмжээнд цалин өссөө бас тохирч чадсан гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ажил хайгчаар бүртгүүлэх, ажил хайж байгаа энэ иргэд бол идэвхтэй өнөөдрийн хэмжээнд энэ бүх иргэдийг одоо заавал уулзна, заавал ярилцлага зохион байгуулна. Тэгэхээр тэр хүрээнд одоо та бүхэн ирж бас энэ хүмүүст ажлын ярилцлаганд ороосоо гэж урьж байна. Томоохон бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөсөн хугацаанд явагдах учраа амралтын өдөр цөөн байсныг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын дараагийн бэлэг дэмбэрэл төслийн хамт олонтой ярилцаж нэмэгдүүлсэн бөгөөд илүү цагийн цалин хүсэгч мөн Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бодож олгох талаарч мөн санал солилцлоо. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтын ажилд ажилтан авах биечилсэн ярилцлага зөвхөн өнөөдөр хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар дээр явагдаж байгаа учраас ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг амжиж ярилцлаганд хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас мэдээлэл болгон хүргэж байна.